Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээрээ мэдчилгээ үзье. Поздрави. Мэдчилгээтэй албан ёсны формалны хэлбэр, неформалны буюу албан бус, энгийн информалны хэлбэрээр мэдчилэх боломжтой. Доброе рано. Доброе рано. Добрый день. Добрый день. Добрый вечер. Добрый вечер. Як се маате? Албан ёсны хэлбэр байна. Як се маате? Албан бус хэлбэрээр як се мааш. Як се мааш. Энгийн ахой, чао, наздар. Албан болон албан бус хэлбэрээр як се маате, як се мааш гэж асуухад та эдгээр хариултуудаас сонгож хариулах боломжтой. Добше, добше, добше дякую, а ти, а ви. Прима, прима. Fine, fine. Доцела, добше. Доцела, добше. Нөхцөлөд таруулаад дандаа сайн биш муугаагаа ч бас илэрхийлэх боломжтой. Нийцмоц, нийцмоц. Үдэтто, үдэтто. Анисэнэптэй, анисэнэптэйтэй. Нестойто, заниц. Нестойто, заниц. Шпатне. Шпатне. Хүмүүстэй танилцсныхаа дараа мулвитэ гэж байгаа хэллээ сонгож ярих боломжтой. Мулвитэ ческий таачихэр ярьдгүй, мулвиш англицкий чи англиар ярьдгүй. Мулвитэ немецкий та германаар ярьдгүй. За асуултанд хариулъя. Мулвитэ ческий оно мулвим, мулвиш англицкий оно троху ё, мулвитэ немецкий не пауза монголский. Мулвитэ ярьдгүй. Үйлэг болгон өөрийн гэсэн эзэн биед дээр урдгаа. Я, би, ти, чи, оно, тэр эрэхтэй, тэр эмэгтэй, тэр, ми, бид, ви, тэд, оны, тэд нар гэсэн 6 эзэн биед дээр үйлэг болгон урддаг байгаа. Мулвит гэд ярих гэсэн үйлгийг олгож үзье. Я мулвим, ти мулвиш, оно мулви, ми мулвимэ, ви мулвитэ, оны мулви. За дараагийнхаа хичээлүүд дээр үйлгүүдийг эдгээр 6 эзэн биед дээр оруулж эхэлнэ. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Дякую. Насхлаарано.